Санхүү эдийн засгийн дээд сургуулийн спортын наадам эдгээр өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж төв цэнгэлдэх хүрээлэнд шилдэгүүдэд тодруулснаар өндөрлөө. За энэ удаагийн намрын спортын наадамд нийтдээ спортын 5 төрөл тамирчид өрсөлдсөн байна. Оюутан залуучуудын спортын авьяас чадварыг нээж илрүүлэх, танилцуулж нөхөрлүүлэх, биеийн тамир спортоор хичээллүүлэх зорилгоор Санхүү эдийн засгийн их сургууль спортын наадмаа жилд 2 удаа зохион байгуулдаг байна. Энэ жилийн намрын спортын наадмыг 5 төрлөөр шинээр элссэн оюутан залуучуудынхаа дунд зохион байгуулж байна. Шинээр элсэн оюутнуудын дунд спортын 5 төрөл тэмцээнийг зохион байгуулж байгаа. За энэ бас манай нөгөө дэлхийн ёс зүйн өдрийн тэмдэглэлийн өдрөөртэй холбоотой хийж байгаа бас нэг ажил. Мөн сургуулаараа спорт өдрөлгийн ингээд өргөгдөхөд хийж байгаа да жилээс жил ирэх тусам өргөдөж байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө эрүүл мэндийг дэмжих гэсэн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил гэж хэлж болно. Тэгэхээр оюутнууд маань эхлээд ингээд сургуультай ороод аврах шалгаруулах гэхээсээ илүү яаж одоо эрүүл чирэг байх уу, яаж зөв хооллох уу гэдэг энэ соёлтой суралцдаг. 4 жилийн хугацаанд бол сургуулаасаа бас ийм одоо хөвшил дадалтай болоод гарах ийм зорилготой байдаг. Тэгээ спортын маш олон алдартай тамирчид бол төрөн гардаг. Сая бид нар бас тэр тамирчтай алдаршууллаа. Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан суралцагчдаас төв дэлхийн олимпийн наадамд их орнод төлөвлөсөн олон төгсөгчид төрөн гарсан байна. Спортын өндөр амжилт үзүүлж буй оюутан сурагчдаа тус сургуулиас тогтмол урамшуулж тэмцээн уралдаанд оролцох боломж нөхцлөөр хангадаг гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолж байлаа.